Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө сургалтаар зөрөөг тогтмол байлгах хичээлийг зааж болох нэгэн хувилбарт аргыг хуваалцъя. Өнөөдрийн хичээлийн маань зорилго зөрөө үйлдэл тус бүр дээр зөрөөг тогтмол байлгахын тулд ямар аргыг ашиглаж болоход суралцсанаа. За эхний ажил нэгдүгээр нэмэгдэхүүн. За нэмэгдэхүүнүүдийг дөрвөн хэсэгт авч үзье. Нэгдүгээрх нь нэмэх үйлдэлийн хүрээнд. За нэмэх үйлдэлд зөрөөг хэрхэн тогтмол байлгаж болох вэ гэж. За 36 ба 8-ийн нийлбэрийг олъё. За ингийн тулд би 36 нэгдүгээр нэмэгдэхүүнээ 36 нэгдүгээр нэмэгдэхүүнийг 3-аар нэмэгдүүлээд. Зөвхөн нэгдүгээр нэмэгдэхүүн нэмэгдэж. Тэгвэл нийлбэр яаж өөрчлөгдөж болохыг харъя. 36-г 3-аар нэмэгдүүлвэл 39 гарлаа. 39-ыг 8-аар нэмэгдүүлвэл 47 гарах нэ. За тэгвэл би 36-г 8-аар нэмэгдүүлснээр авч үзье. 36-г 8-аар нэмэгдүүлэхэд 44 гарсан. За 44 ба 47 хоёрын хамаарлыг авч үзье. За тэгвэл би энд нэгдүгээр нэмэгдэхүүнийг 3-аар нэмэгдүүлсэн байхад нийлбэр бас яасан бэ вэ? Мөн нийлбэр яасан байгааг хараарай. Энэ 44 дээр 3-аар нэмэгдэж 47 гарсан байж. За тэгвэл одоо би мөн нэгдүгээр нэмэгдэхүүнээ 36 ба 8-ийн нийлбэрийг олохдоо нэгдүгээр нэмэгдэхүүнээ хорогдуулаад үзье. 36-г 5-аар хорогдуулъя. За эхлээд багш нь 36 ба 8-ийн нийлбэрэнд 44 гэдээ олцсон байж. За тэгвэл 36-г 5-аар хорогдуулсныг 8-аар нэмэгдүүлнэ. 31 дээр 8-ыг нэмэхээр 39 гарлаа. За тэгвэл 39 ба 44-ийг харахаар яасан байж гэнэ үү? Энд харин мөн 5 нэгжээр хорогдсон байж харагдаж байна. За нэмэх үйлдэлийн хүрээнд харахаар ингэж харагдаж байна. За тэгвэл одоо багш нь 36 дээр 13-ыг нэмье. За одоо би 2 дугаар нэмэгдэхүүнээ өөрчлөх гэж байна. 36 дээр 13-ыг нэмсэн нийлбэрээ шууд олчихъя. 49. Тэгвэл 13-ыг 36 дээр 2 дугаар нэмэгдэхүүнээ нэмэгдүүлэх гэж байгаа учраас 13-ыг 4-өөр нэмэгдүүлээд үзье. Одоо 2 дугаар нэмэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд яаж өөрчлөгдөх нь вэ гэдгийг харах гэж байна. Тэгвэл нийлбэр нь 53 болж байна. За 49 ба 13-ийнхаа зөрөөг харъя. За бас яасан байх нь вэ? Нөгөө 2 дугаар нэмэгдэхүүнээр нэмэгдсэн 4 маань энд мөн ялгаатай гарсан байна. За тэгвэл мөн дахиад багш нь 2 дугаар нэмэгдэхүүнээ хорогдуулаад үзье. 36 ба 13-ийн нийлбэр 36 ба 13-ийн нийлбэрийг олохоор бид нар 49 гэж олсон. Тэгвэл 13-ыг одоо багш нь 2-оор хорогдуулаад үзье л дээ. 36 дээр нэмэх нь 13 ба 2-ын ялгаа. За тэгвэл 36 дээр 13-ыг нэмэхээр 49-ээс хасахаар 47 боллоо. 49 ба 47-гийн зөрөөг харахаар
Энд яасан байх гэж байна уу? Мөн нийлбэр маань 2-оор хорогдсон байна. Энд 2-оор хорогдсон бол энд 2-оор хорогдсон байна. За асуултын хүрээнд ямар байхыг авч үзье. За тэгвэл 54 ба 7-гийн ялгуур гэдгийг авч үзье багш нь. 54 ба 7-гийн ялгуур. 54 ба 7-гийн ялгуураа эхлээд шууд олчих багш нь доор нь. 54 ба 7-гийн ялгуур нь 47 байх. За тэгвэл багш нь эхлээд хасагдагчийг нэмэгдүүлье. Хасагдагч 54-ийг хэдээр нэмэгдүүлж болох вэ? 5-аар нэмэгдүүлье. За тэгээд мөн 7-гоороо хорогдуулна. Тэгвэл хасагдагч 54-ийг 5-аар нэмэгдүүлсэн чинь 59 гарна. 59-ийг 7-гоор хорогдуулахаар 52 гарлаа. За 47 ба 52-ын зөрөөг харахаар энд мөн ялгуур маань 5-аар нэмэгдсэн байна. За тэгвэл дараагийн жишээ 54 ба 7-гийн ялгуур одоо багш нь хасагчаа өөрчлөөд үзье. Хасагч 7-гоо хорогдуулаад үзье гэж чинь тийм ээ. За тэгвэл 54-өөс хасах нь 7-гоо багш нь дахиад 3-аар хорогдуулчих. Хасах нь 3-аар хорогдуулчих. За тэгвэл 54-өөс 7-г хаслаа 47 энд хэд гарсан? 44. 44 ба 47-гийн энэ хоёр ялгуурыг харахаар яасан бэ нү? Бас мөн энэ ялгуур нь 3-аар хорогдсон харагдчихна. За хасагдагч 54-ийг багш нь одоо хорогдуулъя. 3-аар хорогдуулъя. Хасагдагч 54-ийг 3-аар хорогдуулаад дахиад мөн 7-гоор хорогдуулна гэсэн. 54-ийг 3-аар хорогдуулахаар 51 гарна. 51-ийг 7-гоор хорогдуулахаар 44 гарах нэ. За тэгвэл бидний 54-ийг 7-гоор хорогдуулсан маань хэд байлаа? 47 байсан. 47 ба 44-ийн ялгуур нь яаж харагдчихэв? Энд мөн 3-аар хорогдсон байх нэ. За тэгвэл одоо хасагчийг хорогдуулад үзье. 54-өөс хасах нь 7. 54-өөс 7-г хасахаар 47 гарч байгаа. Одоо хасагч 7-гоо мөн 3-аар хорогдуулъя. Тэгвэл 47 3-ыг хасахаар 44 гарах нэ. Энэ хоёрын хооронд яаж гэнэ үү? Өнөөдрийн сургалтаа өндөрлөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.